Дараагийн мэдээг танилцуулъя. Их Британийн нийслэл Лондон хотод Лондонгийн цамхаг гэд алдартай байгууламж бий. Тус байгууламжид хамгийн алдартай үзмэр нь титмийн эрдний чулуу гэж нэрлэгдсэн ийм үзмэр байдаг. Гэвч бол энэхүү үзмэр рүү хүмүүс халтсан хэрэг болсон байна. За Лондонгийн цамхаг дэлгэсэн байсан титмийн эрдэнэс агуулсан үзмрийн тавир руу шингэн тос алюминий үүрмэг шидсэн 4 жагсагчдыг бэмб гарагт баривчсныг цагдаагийнхан мэдэгдэв. Иргэний эсэргүүцлийн бүлэг гэж өөрийгөө тодорхойлсон энэхүү бүлэглэл нь Take Back Power нэртэй байгууллага байна. За Take Back Power гэдэг нь орчуулах юм бол иргэд эргээд эрх мэдлээ буцааж авах гэсэн агуулга бүхий энэхүү байгууллага нь уг хэргийн хариуцлагыг хүлээсэн байна. За тус бүлэглэл нь хэргийнхаа бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан, арчил нуран унсан гэж нэг эмэгтэй хашгирсан. За өөр нэгэн эрэгтэй Их Британи нуран унлаа гэж хашгирч байсан. За тэд бид эрх мэдлийг эргүүлэн авахар энэ үндэсний эрдэнэс рүү ирлээ гэж хэлээд Take Back байгууллага нь гаргасан мэдээлэлтэй хит баян хүмүүсээс татвар авах, Их Британиг засан тогтнуулах эрх мэдэлтэй байнгын ардын төлөөлөгчийн танхим байгуулахыг засгийн газарт уриалж шаардсан байна. За энэ үйл явдлын дараа Лондонгийн цамхагийн үнэт эдлийн байшин түр хугацаагаар хаасч олон нийтийг нэвтрүүлэхгүй болсон. За цагдаагийнхан засагчдыг гэмт хэргийн шинжтэй хохирол учруулсан гэж үзэж баривчсан гэдгээ олон нийтэд мэдгдсэн. Гэхдээ жуулчдын сонирхлыг татдаг Их Британий үнэлж болзошгүй титмийн үнэт эдлүүд гэмтээгүй гэдгийг цамхыг хариуцдаг бие даасан буйны байгууллага болох Historic Royal Palace гэдэг байгууллагаас мэдгдсэн байна. За Лондонгийн хамгийн алдартай жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг болох Лондонгийн цамхагт басан үйл явдал нь Take Back Power нэртэй энэхүү бүлгийн сүүлийн хэдэн өдрийн дотор үлдэж байгаа 2 дахь эсэргүүцлийн үйл ажиллагаа болж байгаа юм байна. За өнгөрсөн 5 гарагт 3 засагчид Рицийн 100 сарын гацуурын дор мөн бууцтай уут бол асгасан ийм үйл явдал болсон. Энэхүү титмийн эрдэнэс нь Их Британий соёлын болон түүхийн бэлэгдлийн үнж балшгүй үнэтэй эрдэнэсэд тодорхойлогддог. За нийтдээ 2868 ширхэг алмаз, 17 ширхэг индранил, 11 ширхэг маргад, 4 ширхэг бадмараг, 269 ширхэг сув бүхий хааны титмийн эрдэнэ Их Британий хамгийн үнэтэй эрдэнэд бол тооцогддог юм байна. За энэхүү эрднийг голчлон хаан ширээнд заллах ёсолд хэрэгэлдэг. За үүнээс гадна мөн хааны титмийн эрднийг зөвхөн парламентийн нээлт зэрэг онцгой үйл явдлуудын арга хэмжээнд бол авчирч олон нийтэд үзүүлдэг. За бусад үед Лондонгийн цамхгийн эрдний байшинд хадгалагддаг юм байна. За титмийг 1937 онд 3 дугаар Чарльз хаагийн өвөг эцэг 6 дугаар Жорж хааны титмийн ёсол зориулж анх уралж хийж байсан ийм түүхтэй эрдэнэс рүү олон нийтийн зүгээс халтсан ийм хэрэг болж байна. За цагшигчдын тавьж байгаа шаардлагат бол ямар нэгэн байдлаар засгийн газар хариу өгсөн гэдэг нь тодорхойгүй байна.